За сайн байцгаана уу. За бид энэ удаагийнхаа богино видеогоор манай баяжуулагч инженерүүд энэ програмчлалын Python хэлийг өөрийнхөө үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар нэг жишээн дээр тайлбарлая л да. Ер нь бол Python хэл өнөөдөр дэлхийд дээр маш их хөргөн хэрэгжиж байгаа. Инженерүүд, оюутнууд тэгээд яагаад ингэж хэрэгжиж байна вэ гэхдээ зэрэг нэгдүгээрт нь одоо бүх сангууд мөн одоо source файлууд бол үнэгүй тараагддаг. Хоёрдугаарт бол сурахад их хялбар ийм одоо хэл байгаа юм. Тэгэхээр баяжуулалтанд одоо бид хэрэглэх маш их тооцоо одоо янз бүрийн загварчилд бол баяжуулахын технологид бол энэ Python хэлийг хэрэглэх бүрэн боломж байгаа. Тэгээ энэ тал дээр бол бид одоо бас залуу инженерүүд, оюутнуудад энэ Python баяжуулагч инженерүүд зориулсан Python хэлийг одоо ер нь заах ийм бодолтой байгаа юм. За тэгэхээр энэ Python хэлийг бол би энэ нь бол Python-ы хичээл биш. Гэхдээ Python-ыг яаж ашиглаж болох вэ гэдэг тал дээр л зүгээр жишээн дээр тайлбарлах гэдэг байна. За энэ дээр жишээлх юм бол одоо бид энэ програм дээр bond-ing онлоор өөрөнцөг термийн хүчин чадлыг тодорхойлох ийм програм бичсэн. За энэ програмын бас нэг гол онцлог нь бол одоо GUI гэдэг тийм ээ Graphic User Interface гэдэг ийм зарчмаар бичсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо яг цэвэр хэрэглээний програм мэтэр одоо хүнд буух ийм байдлаар энэ програмыг боловсруулсан байгаа. За мэдээч хэрэг онлайн хичээлүүд дээрээ бол одоо онлайн ном дэвтрээс бол bond-ing одоо онлоор bond-ing томьёоны дагуу өөрөнцөг термийн хүчин чадлыг хэрхэн олох вэ одоо гэдгийг бол мэдж байгаа. За тэр онлайн дагуу л одоо бид энэ програмыг бичсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол 1953 онд Bond анх өөрөнцөг термийн ер нь унтгалтын онлоо гаргасны дараагаар Rowland тэгээд Америкийн физик эрдэмтэн энэ дээр тодорхой нэмэлт засварын коэффициентуудыг оруулж өгснөөр бол одоо өнөөдөр энэ аргачлал бол маш их өргөн хэрэглэгддэг юм байгаа. За тэгтээ зэрэг энэ дээр бол бид энэ програмыг одоо ажиллуулж үзье. Хамгийн гол нь энэ дээр бид юу харуулахыг хүсэж байгаа нөхтэй зэрэг хэрэглэгчдэд ойр ийм интерфейс өөрөөр хэлэх юм бол graphic user interface-ийг одоо Python дээр хэрхэн гүйцэтгүүлэх вэ? Програм маань яаж ажиллах вэ гэдгийг л харуулах ийм зорилготой юм. За програмаа ажиллуулъя. За тэгэхээр програм маань одоо энэ хүний хэрэглэгчийн одоо бүрэн ойлгомжтой ингээд өгөгдлүүд байна. За дефолт өгөгдлүүд бол ингээд энд ингээд өгөгдсөн. Одоо бид нөө зөвхөн термийн диаметр за эрдэнэ төлөвлөрийн одоо дээр үд хэрэгжилж байсан термийн хэмжээг л өгье л да. 5.5-ын диаметртай 6.5-ын диаметртай. За бус юм бол одоо энд дефолтоор өгсөн байна. Энэнийг бол өөрчилж болно. За энд бол одоо бүтээгдэхүүний бүхэлгийн гарц нь бол P80-аараа за 135 гэж арай өндөр байна. За энэ бол одоо жишээлх юм бол 14,000 гэж байна. F80 тэжээлийн. За энэ жишээлх юм бол HP60 ботлуурыг оруулснаар биднүүд энийг жишээлх юм бол 8,000 болтоор ингэж өөрчилж болох юм. За ингээд нунтгатын горим нь нойтон за циклийн төрөл нь бол битүү циклд ажиллах учраас одоо ингээд тооцоолъё. Тэгэхээр энэ төрлийн термийн хүчин чадал 300 тонн цаг гэсэн ийм одоо үр дүн өгж байна. За энэ бол ер нь ойролцоо тоо. За бид энэс ч илүү одоо өөрөөр хэлэх юм бол тэжээлийн F80-ыг улам багасгах юм бол биднүүд энэс ч илүү 310 тонн цаг хүртэл авах боломжтой гэдэг нь харагдж байгаа юм. За bond-ing индексийг биднүүд 16 болгоод жишээлх юм бол үзье. За энэ тэжээлийн 12,000
микрон гээд ингээд тооцоолъё. Тэгэхдээ зэрэг термийн хүчин чадал 258 тонн цаг болж ирэх жишээтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ програмаар биднүүд юуг тооцож болох вэ гэхдээ зэрэг төсөл дээр ажиллаж байгаа залуучууд ер нь тухайн төсөл дээр нунтгалтын төсөл дээр терм сонгохдоо бүх төрлийн параметр өгөөд ер нь ямар хүчин чадалд хүрэх боломжтой гэдэг юмыг тооцох юм боломжтой. Тэгэхээр энэ дээр юу харуулад байна вэ гэхдээ зэрэг биднүүд Python програмыг үйл ажиллагаанд иймэрхүү байдлаар ашиглах бүрэн боломжтой. Зөвхөн терм биш, энэ дээр гидр циклоны тооцоо бид хийж байна. За нэлээд нийлмэл схемийн балансын тооцоо гүйцэтгэж байна. За тэгээ бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийн сонголт, бутлуур, терм, шигшүүр гэдэг бүх төрлийн тоног төхөөрөмжийг бол биднүүд Python дээр ийм байдлаар инженер оюутнууд зориулсан хэрэглэгчдэд ийм байдлаар бүтээж болох юм аа. Тийм учраас баяжуулагч залуучуудыг та бүхэн Python хэлийг сурах хэрэгтэй. Ялангуяа email оюун өгөгдлийн шинжлэх ухаан хөгжиж байгаа өнөө үед энэ Python хэлийг сурах нь бол үйл ажиллагаанд сурж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь бол ихээхэн амжилт олно гэдгийг та бүхэнд хэлье.